За өдрийн мэнд хүргээ үзэгчтэй. За өөрийн санаачлагаар 14,000 гаруй модыг хараа голын ирэг дээр тарьсан тунгалаг гэгчтэй бид онлайнаар ярилцахаар холбогдоод байна. За өдрийн мэнд хүргээ танд. Өдрийн мэнд хүргээ. За Дархан уул аймгаас бидэнтэй холбогдож байгаа танд баярлалаа. За юуны өмнө та бас одоо яагаад анх мод тарьж эхлэх болсон талаараа бидэнтэй хуваалцаач. За. Манайх 2021 онд иргэн бүрт тэр засгаас 300,000 төгрөгийг өгсөн. Тэр мөнгийг аваад би одоо ямар нэгэн зүйлийг хүн болгонд ирж байгаа мөнгийг ямар нэгэн зүйл болох юмсаа гэж бодоод тэгээд одоо мод тарих юм уриалга гаргасан. За тэгээд энэ маань бол Дархан уул аймагт жижигхэн жолоо тэм байгуулалтын ажлыг хийх зорилт тавьсан байсан. Тэгээд дахинчид маань бас тодорхой хэмжээгээр дэмжсэн. За та бас боловсролын салбарт ажиллаж байсан гэсэн энэ талаараа үзэгч болонтой хуваалцаач. За тийм ээ. Би одоо боловсролынхаа сургуулийн өмнөх боловсролын салбарт бол 40 номрыг одоо өгсөн. За ингээд 40 номрыг өгсөн гэдэг итгэвчтэй гараад би нэг 4,000 мод өгсөн гэж ингэж анх төлөвлөж ирсэн. Тэр мод маань одоо 14,200 болж байгаа. Тэгээд 26 жил би одоо багшийн ажлыг хийсэн. Тэгээд багшийн ажлыг хийж байхдаа хүүхдүүдэд би модны тухай одоо хичээл орохоор хам дээр одоо зураг самбар дээр зураг наагаал ярьдаг байсан. Мөн арга зүйч олчоод ч гэсэн багш нарын хичээл дээр суугаад байж байхдаа бид ердөөсөө хүүхдэд бодит зүйлийг, бодит амьдралыг бодитоор харах боломжийг олгох юм байна гэж ингэж бас тал дээр нэлээд зүйлийг бодсон. Ингээд эргэлж болоод надад одоо хийсэн том ажлын маань нэг цөмөрөө одоо мод тарих гэсэн юм санаачлагыг өрнүүлж за ингээд мод тарьж байгаа. За тэгээд ер нь бол энэ маань том зургаараа хараад хэлэх юм бол ер нь хүүхдүүдийг байгальд ээлтэй байлгах хамгийн наазах нь мод тарих арга бодоо суралцуулах, мод одоо услах туршлагыг суралцуулах, хачаантай болон орчинд одоо мод тарьж амьдрах боломжийг нь бүрдүүлэх, байрлалыг хайлах, хамгаалах гэд олон зүйлийг эндээс суралцсан боломж бүрдэх учраас явандаа энэ маань том зургаараа харах юм бол Дархан уул аймагт одоо татанаг цэцэрлэгт бүрэлэн болчихсоо гэж маш ихээр хүсэж байгаа. Ингийн бол одоо хүүхдүүд маань арай л одоо байгальтайгаа илүү ойр татна болох юм болов гэж ингэж одоо төсөөлж харж байгаа. 14,000 мод гэдэг чинь нэлээ их тооны мод шүү дээ. Тэгэхээр одоо таны яг модоо тарихад хэн нэгэн тусалдаг байсан болов уу? Тэгэлгүй яг уу хэрвээ би ганцаараа байсан бол бас энэ маань ийм болтлоо бас өсөхөд жоохон дутагдaltaй байх байсан баг. Тэгээд би анх бол одоо санаачлангуудаа Дарханыхаа ард иргэдийг бол бас өрнөдөөдсөн. За тэгээд дараагаар нь бас сургууль цэцэрлэгийнхаа хүүхдүүдийг багш нарыг бас өрнөдөөдсөн. Тэгээд ер нь бол сургуулийн багш нар маань мөн цэцэрлэгийн хүүхдүүд маань төрөлтийн баяраар одоо манай энэ эко төрөлтөөрч мод тарьдаг. За тэгээд яг нөгөө тэр бүх мод аян өрнөхөр хүмүүс манууд одоо дор бүрдний байгальдаа хашаандаа одоо байгууллагын гадна талд ойр орчинд ингээ мод тариад хэлсэн учраас бас төдийлөн хүмүүсийн маань оролтоо багасж ирсэн. Гэхдээ энэ юугаа ердөөс архитектураагүй цааш нь өргөжлүүлэн тарих ямар боломж байна? Тэр бүхнийг л одоо эвлэлгээж хэлсэн. Тэгээд энэ эвлэлгээж гүйж хугацаанд бас та бүхэнтэй холбогдож өнөөдрийг ингээд ярилцаж хамтран ингэж зөвшөлтөж суугаад баяртай байна. За өнөөдөр ийм мундаг олон туслахтай болсон. Энэ хөөрхөн хүүхдэд ирж одоо тусалж байна. Тэр их чинь Маружингийн мөнгөөр шагнаа гэд би тэд ингээд яриад байж байна. Тэгээд одоо мод тарих юм бол бас дээрэс нь усаас ямар нэгэн хөнгөлөлт тусламж байдаг болов уу? За одоохондоо бол ямар ч одоо тийм хөнгөлөлт тусламж аваагүй байгаа. За тэгээд сүүлийн 2-3 жил бол энэ бол баг ганцаар ажилтдаг хоёр ажилтан байдаг. Тэгээд санаа сэтгэлээрээ нэгддэг нэг хитэн найз нэр одоо бүсгүйчүүд байдаг. Эднтэйгээ нийлээл үндсэндээ бол
ажиллаж байгаа. Эхний 2 жил бол ямар ч байсан бас дахиныхаа иргэд хүмүүсийг одоо хамруулж ирсэн бол сүүлийн 3 жилд бол өдөөс энэ миний хийх хэрэгтэй ажил гэдэг нь хэцүү учраас энэ ажил бол бидний одоо хийх хэрэгтэй ажил гэж ойлгодог. Тэгээд бол жилд нэг хөдөлмөр халамж үйлчилгээний газраас нэг 10 хүний, 15 хүний, 8 хүний энэ ингээд ногоон ажлын байрны 10 хоногийн тийм юу багтдаг. Төсөл гэх одоо тэр маань ердөөсөө тэр 10 хоногт 10 хүн ажиллана гэсэн бол тэр 10 хоногт нь ажиллуулаад тэгээд нөгөө банкны тасмас нь авдаг учраас яг тэр хүнийхээ тансанд ордог ийм юу байдаг. 14,000 модын хідэн одоо яг ямар мод тариалсан байгаа бэ? За би анхандаа бол маш олон янзын олон төрлийн мод тарихыг ирмэлцэжсэн. Ягаад гэвэл одын ирэх хавтаа бол мод маш сайн урган гэж одоо өөрийнхөө бодлоод бол тэгж төсөөлж бодчихсан. Тэгээ яг бас одын ирэх дээр одоо хүссэн модыг бол бас тарихад ургадгүй байна гэдгийг бас энэ саяныхан ажил хугацаанд ойлгосон. Тэгээд одын ирэх орчимд бол бургас, монос, үрэл гэмтийн одоо одын ирэх дээр ургадаг моднууд байна. Илүү юм байна гэж сүүлийн жилүүдэд би одоо бургас тарьж байгаа. За тэгээд энэ бургас тарьж байгаа маань яагаад вэ гэхээр нөгөө усны юу татах түүнээс гадна эргийн нуралтыг тогтоо. За тэгээд нөгөө илүү одоо үр дүнтэй юм уу илүү одоо ургах чадвартай ажицарганы мод. За тэгээд бургас мэлтэрийг бол одоо монсыг бол илүү юм байна гэсэн. За гэхдээ энд бол хайгаас байна, ахч байна. За тэсмэг тарьсан тэсмэг маань ургаагүй. Тэгээд бүс, гүс. За тэгээд хоншоо гэмтий моднуудыг бол одоо илүү тарьж байгаа. Та бас өөрөө санхүүгийн энэ нөхцөл байдлаа яаж зохицуулдаг вэ? Зөвхөн үнэхээр бол үнээр их зүйл гардаг. Одоо гахаас жишээ яг энэ бордоо гэхэд одоо ямар бордоо хийх үү? Тийм ээ гомны бордоо юм уу? Айлсгод өөр бордоонууд юм уу? За тэгэл үгүй хамгийн наад энгийн наад захад гэхэд чинь манай төлөвлөлт авчихсан хашаараа айгу багтаа. За тэгэл хашаараа хөдөлж авах. Одоо бууцыг бас тодорхой хөдөлж авах. Модны үрцгийг бол хөдөлж үнэгүй юм гэж ярьдасаа байхгүй. Бүх зүйл үнэтэй. Тэгээд энэ бүхнийг бол одоо юм бол өөрөөсөө нэлээдгүй хэмжээгээр гаргадаг. За. Ерөнхийдөө таны тооцоололоор бас яг төгөл болоход хэр их хугацаа үлдсэн гэж таамаглаж байна. Ингээд харахад 10 жилийн дараа бол маш гоёор урах юм байна гэж ойлгож байгаа. Одоогор бол миний бодлоор бол айгуу сайн урагчд байна. Ер нь бол 100% амжилт гэж үзэж баг хаврхан байдаг. Гэхдээ миний бодлоор 80% таа урагч байгаа. Би чигт гэдэг гоё модыг айгуу хөргөн үзэлтэй тийм хөргөн модыг тавьсан. Тэр чигт бол бас хэмжээгээр мэдээгүй хэмжээгээр тарьсан тэр маань бас нэлээд сайн урагч байгаа. Тэгээд нэг 10 жилээс хойш бол хүмүүс ирээд нэг сүйдэлтэн цав хахтаар гэж ингэж төсөж харж байгаа хэрэгтэй байдаг. Үүндээ бол бас яг мод тарих арга тушаалыг асууд хацарсан үнээр гамшигын гэхэд юу юм бэ? Ямар ч байсан тийм мод тарих тийм чадвартай хүмүүсийн тоо бол маш бага байсан. Тэндээс би юу гэж харсан бэ гэхээр бид ийм зүйлийг хүмүүст ойлгуулаагүй, ийм зүйлийг мэдрээгүй ингэж яваад та бас жоохон фромсч харж байсан. Тэгээд одноос бид нар ямар ч одоо байгалаас бид нар үнэгүйгээр зүйлүүдийг бодох хүлээж авдаг. Тэгтэл эргүүлээд бид энийг үржүүл өсгөх, олноор нь тарих, экологийн системийг хангах, хуурай газрын экосистемийг хамгаалах ингээд хойшлуулж маш их ажлууд байгаа энэ мод тарихад одоо энэ зүйлүүд бол хангагддаг юм байна гэж ингэж ойлгож байгаа. За бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. За баярлалаа. Бас та манайтай холбогдсон бичин сэтгэлээсээ баярлалаа. Үнэхээр аливаа зүйл дэмдэмдээ л байдаг. Тэгээд дэмдэмдээ гэдэг энэ сайхан залуучуудаа тэгээд энэ бусдын дэмдэмээр ингээд урагшлуулж байгаа ажил маань бас үр дүнтэй байгаад сэтгэл хангалуун байна. Тэгээд баярлалаа та бүхэндээ. Дэшээж тандан бид хайртай